Сайн уу? Сайн байна. Ээждэн зориулж бичсэн шүлгээ уншиж өгье. Миний ээж алдарт ихийн хос одонд ижий. Миний ээж тоонот гэрийг ийгүүлсэн элчид наран. Миний ээж торгоныхээ нийлүүлж уралсан үелчин. Миний ээж томоогүй хэдэн үрсэн хүн болгосон тухаантан. Миний ээж туулсан амьдралынхаа тулах цэгнэлээ. Ижий гэж дуудуулах 11 үрстэй алдарт ихийн хос одонд ээж. Их амьдралын нухчаанд түшсэн хан хүүгийн халамжит хань. Ижил хэдэн хүүхдийн ихэр юм шиг гойсон уран гартан их хайрхны аруулэр нутагтай үе дамжсан малчин. Насны залууд хилэн харын нуруунд дарцаглаж явсан үтсгэлэн гоо нэгдэл нийгэмдээ хөдөлмөр зүтгэлэн зориулсан мэнд төлчин. Нэр алдарт гараагүйч нутаг усандан хүндлэгдсэн буурай намар зундан сүм хөхөр мэлтэл зүйлсэн сайлчин. Ижий говийн 9 эрдний өргөмжиллийн ачлалт ээж. Ижигийн ижий удмын үргэлжлэл ач зээгийн буурал эмээ. Ирсэн гүйчдийг дайлж цайлж өөрөөсөн илүүчилсэн өглөгч им тамга ижил зүсийг нь амдахгүй нэрлдэг малч ухаан. Эсгэрэгч ургээж идэр залуусын наран болсон өргөмөл үр инээд цалгааж хайр гэрэлтүүлсэн бэлтэй дэггүй сурагч. Илүүр эмжээр сантанг эвлүүлсэн хийцдэгжин дээл урлаач. Ирсэн гийчнийг идээ ундаагаар дайлсан гэрийн эзэгтэй. Ээжийн хатуу үгэнд ухаажиж аавын амгалан занд зөөлрч өссөн өрс. Эвэй эмх цэгцэнд сургасан их ухааны дээд элбэрэлтэйжий. Эрдний шигтгэе шиг ижил хэдэн хүүхдэрэн энгэрэн чимэж их орондоо хүндлэгдсэн буянтан. Ээж минь та ижил олон өрстэй эвтэй байх хүндлэлийг сургасан хатан ухаан. Ирэх танхи бишч төвчээрт сургасан багш. Эд бараа ховорч мөр бүтэн өсгсөн миний ээж. Жаахан биендээ хадсан амьдралыг цогцлоосон 60-аас 60-нд үлгэрлсэн ахын дүүсийн баг ижий. Жаргалтай нээдэр гэр дүүргэн мишээсэн жижигхэн буурал ээжтэй би хайртай.